За сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ 7 өдрийн минь төргий Tarot Reader Anuka байна. За ингээд та нартайгаа шинэ 7 өдрийн ерөнхий уур амьсгал, ерөнхий төлөв уншлагаараа уулзж байна. За ингээд та нарт маань эдгээр сонголтууд харагдаж байгаа. За энэ сонголтуудаас та нар минь айл таалагдаад байгаагаа сонгоод тэгээ харгалзах минут секунд дээр очиод уншлагаа сонсоорой. За нэгдүгээр группийн маань уншлаганд тавтамаар л. За та нарын сонголтын картнаас энергийн шалгалтаа хийнэ. За мэдээж үнэг гэдэг дүрсийг та нар маань сонгоод ороод ирсэн байгаа тий. За тэгэхээр үнэгтэй холбоотой мэдээж танд дурсамж байдаг ч юм уу тий. Үнэгэнд дуртай, дурггүй гэх мэт эсвэл саяхан үнэгтэй холбоотой ямар нэгэн зүйл болсон уу? Одоо бас заримынхнуудаас үнэг хайчлах гэсэн утга бас байж болно. За тэг яг уу эн чинь одоо ямар ч байдлаар байж болох байхгүй та үнэгний хэлбэртэй ямар нэгэн сувенир байд юм уу ямар нэгэн бэлэг тэмдэг за тэгээ зурагтаар үнэгтэй холбоотой юм харсан үзсэн байж болно. За тэгэхэд гурвалжин тэмдэглэгийн маань гал ордыг илэрхийлдэг. Тэгэхээр арслан хонь номын орд байх магадaltaй. За харин жилээрээ та нар маань бас гал жил маань могоо морь жилийг илэрхийлдэг юм бэлээ. Би бас нөө жилийг бас ингэж мах бодтой бол ямар юу гэж гарч ирд юм бол гэж судлаа үзсэн чинь могоо морь жил гэдэг юм бэлээ шүү. За сонирхолтой те би бас могоог ягд ч юм ус мус жилдээ орох болов гэсэн чи харин эсэргээрээ гал жилдээ орд юм бэлээ. За уучлаарай энэ манай балкон онгорхой дээд дайлийн хөвгтөл балкон дээр л нэг хонх жингнүүлээд байна. За тэгээд энд цэцгийн ус байгаа маань бас ямар нэгэн байдлаар та нарт минь энергийн шалгалтанд нийцэх ёстой гэж хүлээж авч байна би. Цэцгийн ус маань мэргэнд болохоор сэтгэл хангалуун байтал гэсэн утга бол илэрхийлэгдэж байна. Та бол материалын баялагын хувьд бол маш сэтгэл хангалуун байгаа гэсэн утга байдаг. Тэгээд цэцгийн ус маань бас тарот картныхаа нөгөө 9 зоостойгоо дүүцэх гэж би бас ойлгодог. Тэгэхээр та нар маань бас айгуу тийм гадаад үзмжинд анхаарч аваач магадгүй сүүлийн үед гадаад үзмж хувц хунар үс гоод сайхан зүс гээл те. За тийм өөртөө хувц хунар ч юм уу аксессуар ч юм уу тиймэрхүү зүйл худалдаж авч иж магадгүй. За тэгээ бас хувийн бизнестэй хүмүүс байх магадaltaй. Яг тэгвэл 9 зоосны эмэгтэй маань өгөөмөр тусч санхүү мөнгөний хувьд бол их бие таасан харьяат бус хүнийг илэрхийлээд идэг. За тэгээ энэ дээр 14-ийн карт байна. 14 маань өөрөө бас одоо тарот картны temperance карттай дүүцэх учраас 14 гэсэн утга маань та нар маань сүүлийн үед их дэглэн барьж байгаа ч магадгүй нойр хоол энтрээ зохицуулж байгаа ч юм уу те ямар ч байсан хийдэг ажиллах хийдэг амрах ч юм уу те тиймэрхүү юм баланстай байдал энэ нь амьдралын чинь альч нөхцөлд байж болно хоол ундтай ч холбоотой дасгал хөдөлгөөн тэгээд амьдралын хөвшил хэв маягтай замун 14 ч өөрөө сэтгэлийн шарах гэсэн утга байдаг. Тэгэхээр сэтгэлийн шархаа бас ангааж байгаа хүмүүс иж болно. За тэгээд түлхүүр үгнүүд нь болохоор тэгээд ерөнхийдөө зайлмих овжин байдал заад нууцтайсан ч юм уу нэг тиймэрхүү утгуудыг илэрхийлсэн байна. Тэгэхээр яг хоёр багтж болно л да. Зарим нь бол та нар бол ингээд хувь хүнийхээ хувьд те маш сэргэлэн хүмүүс. Айгүй овсгоотой самбаачлахтай. Айгүй тийм нөхцөл байдал дээр хурдан сэтгээд хүнд нөхцөл байдлаас айгүй хурдан гарах чадвартай ийм хүмүүс байх магадaltaй. Ер нь бол гүйлгээ ухаан сайтай тий. За нөгөө талаасаа бол та сүүлийн үед бас өөрт тань хин нэгэнд дайсагнаад байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа юу? Хин нэгэндээ татархаад байгаа юм санагдж байгаа юу? Эсвэл өөрөө та хин нэгэнд цаанаасаа атархаад ч юм уу тий нэг юм гаднаа илэрхийлэхгүй мөртлөө жоон дотроо ингээ жоохон тиймэрхүү зүйл мэдрээд байгаа юм шиг бол санагдлаа. За тэгээд бас үнэгэн дээр бас миний нөө хувийн зүгээс нөө мартамхай гэсэн утгыг оруулж өгөх дуртай байдаг. Энэ ч гэсэн ер нь таардаг байх гэж бодож байна. Нилээн мартамхай. Тэгээд яг гоо энэ чинь нөгөө юу байж олон л доо нэг төрөлхийн нэг юм хийчихсэн юмаа ингээд дуусахгүй ингээд хайж аваад өөр юм хийгээл тэгээд дахиад нэг өөр очиж чиглээд нэг юм хүмүүс идэг байхгүй. Нэг тиймэрхүү мэдрэмжийг өгөөддөг. За энергийн шалгалт бол юм байна. За энергийн шалгалтанд таарсан бол та нар маань уншлага руугаа орж болно. За ингээд 7-гийн карт дээр иймэрхүү картууд болон зөвлөгөөний картууд гарчээ.
За тэгээ ерөнхий хөзрийг харж байхад бол зоосны хөзөр нэлээд давмгай байна. Энэ 1-ээс 4-р хүртэл бол дан зоосны карт гарсан байна. За тэгээ сэлэмний картууд их орж иржээ. Аягны хөзөр жоохон суул орж ирсэн харагдаж байна. Яг хав High Priestess-ээр аягыг бас илэрхийлж болно л доо. За даваа гарагт бол шинэ эхлэл гэсэн утга гарсан байна. Ялангуяа мөнгө, санхүү, ажил, карьер, бодит амьдралтай холбоотой шинэ эхлэл боломж гэсэн утга. За яг ерөнхийдөө 7 хоногийн уншлага гэдэг утгаараа зүгээр ажлын эхний өдрийг илэрхийлээд авах боломжтой гэсэн утга. За тэгээ Ace of Pentacles бол өөрөө айгүй эерэг эхлэл. Энэ боломжийг бол ашиглаж чадах юм бол энэ одоо 7 хоногийн эхлэл маань одоо гараа сайн бол барай сайн гэсэн утгаас харагдаад байгаа юм шиг надад санагдлаа. За тэгээ мөнгө, санхүү бол ажил, карьертай холбоотой сайн мэдээ ирнэ. За мөн давхар штэ та нар манаас хүмүүст ингээд ямар нэгэн зүйл өгч магадгүй, эсвэл хүмүүсээс авч магадгүй. Энэ нь одоо бэлэг өгөх авах ч юм уу, эсвэл мөнгө төгрөг зээлэх өгөх авах юм төр гэсэн нэг юм иймэрхүү утгаас байж магадгүй харагдаж байна. Тийм яг нөгөө нэг юм хин нэгэн танаас ингээд мөнгөн тусламж хүсэж магадгүй юм шиг харагдаад байна л да бас нэг тал та. Энэ нь та өөрөө ч хийж болно. Өөрөө бас хин нэгнээс одоо тусламж гоох те илүү материаллык тусламж гэсэн утга бол харагдаж байна. За 2 дахь өдөр болохоор хааны зоос гарсан байна. 2 дахь өдөр та нар маань мөнгө санхүүгүүд маш элбэг дэлбэг байх бололтой. Санхүүгийн эрхчлөөнд хүрсэн хүнийг илэрхийлдэг энэ хааны зоос маань. Тэгээ мөн маш өгөөмөр тэр хэмжээгээр айгүй өгөөмөр бусдад тусалж дэмждэг ийм хүнийг илэрхийлдэг. За тэгэхээр одоо тэр өдрийн уур амьсгал гээд аваад үсэх юм бол яг та нар өөрсдөө айгүй өгөөмөр ээж магадгүй л гэж харагдлаа. Та нар ер нь 1-р 2-р өдөр жоохон төстэй л юм л та. Тэгээ 1-р 2-р харангуут нь штэ бас ингээ санхүүгийн хувьд амар өсрэлттэй харагдаж байгаа зү. Дөнгөж ихэлсэн зүйл 2 дахь гэхэд ингээл айгүй одоо яадаг чи энэ эсвэл ийм авлага авах гээд байгаа юм уу? Ингээ авлага авсан чинь нэгтгэд ингээд за би мөнгө төгрөг авъя гэд хэлсэн чинь тэр нь 2 дахьд ороод ирж байгаа юм шиг бас нэг талтаа бас тэгж харж болохоор л харагдаж байна. За тийм үү та өөрөө бусдад халамж бодит тусламжийг үзүүлж болно. Үгүй бол эсрэгээрээ та одоо ийм зоосныхаа энергитэй ийм хүнээс тусламж болон дэмжлэг авах магадaltaй. Мөн энэ нь одоо заавал материалын байдал биш ч гэсэн те халамж хайраар ч гэсэн илэрхийлэгдэж болно. Энэ их тийм өгөөмөр зөөлөн хүн байгаа даахгүй. Хоолонд сайн хийдэг бас хүнээрээс илэрхийлэгддэг. Тэгэхээр зур хоолоор дайлахч бас байж болох юм л да. За 3 дахь өдөр болохоор 7-гийн зоос байгаа маань. Тэр өдөр жоохон одоо таны хийж байгаа ажлын ч юм уу те үр дүн жоохон гарч өгөхгүй, таныг жоохон цухалдуулж магадгүй. За мөн хүзүүн нуруугаар айгуу чилж магадгүй. Энэ зурган дээр айгуу тийм бүхтийцэн байгааз нэлийн бүхтийц ингээ ажил хийсээр агаад айгу ядраад нуруунд бүхтийцэн магадгүй их тонгоодог ажил хийх юм болов гэж бодлоо. Яг би өөртөө зүрлээд үзвэл одоо тонгоож юм цэвэрлэхээр одоо угаалга хийх ч юм уу эсвэл одоо шал малтай арайвэр тосоос оруулах шалаа угаах ч юм уу ямар ч нэг тонгоож хийх зүйл. Энэ бүр зургал дээр хишгээ зүгээр нөгөө юу ч хийж болно. Юу гэдгэлээ газар тариалан одоо ногоо цагаа тарьж байгаа хүн бол тий илүү тэр мэрийг анхаарад зэрлэг мэрлэгийн зулгаадаг ч юм уу тий тиймэрхүү бас ажил хийж магадгүй тэрнээсээ болож жоохон ядарна гэсэн утга байна. Гэхдээ энэ нөгөө одоо үнэхээр бүр газар тариалан гарна жишээ авахд аюу гой төхөн байдаг байхгүй. Тэгэхээр угаасаа ингэж арчилж тордж ижил таны одоо хүсэж байгаа үр дүн ирэн тийм учраас шантарч болохгүй шүү гэсэн зөвлөгөө бас байдаг. Нилийн жоохон ядарснаасаа болоо шантарч магадгүй. Тэгээ нөгөө үр дүн шууд харагдахгүй байгаа юм нэг хийх хэрхэн жоохон ядрах гад иддэг тиймэрхүү энерги мэдрэгдлээ. За тэгээд 4-р өдөр 4-ийн зоос. За маш тогтвортой өдөр байж болно. Нэгэн хэвийн эсвэл одоо нэг газараа ийм буйртай суйртай байх ийш тийш яваад байхгүй. Ажил дээр бол ажил дээр, гэртээ бол гэртээ ч юм уу тий. За тэгээд эн чинь бас л мөн ялгаагүй материал байдлыг одоо айгуу дахин шүтж байгаа гэсэн утга байд. Ингээл мөнгө төгрөг эд баялагийг дээдэлж байгаа гэсэн утга байж болно. Эрэгт болон сөрөг талаараа аль нь ч хийж болно л доо. Танд яг аль талаараа хүрэх нь бол би сайн мэдэхгүй байна. За тийм үү та өөрөө айгуу харамч хийж болно. Нөгөө талаасаа эсвэл тэр өдөр танд юм харамч хүний энерги айгуу тийм онцгой мэдрэгдэж болно гэсэн утга бол харагдаж байна. Тэгээд яг уу за эрүүл мэнд талаасаа бас хэлмээр санагдаад ирлээ. Тэнгүүд энэ өдөр таны одоо юм
цус өтгөрөлттэй холбоотой ч юм уу, эсвэл нэг юм гидс ходоод чи ингээд гаццсан юм шиг нөгөө хоо шингэж өгөхгүй нэг тийм мэдрэмж байдаг штэ тий. Нэг сайхан хүндэрч чадахгүй ч гэдэг юм уу, тиймэрхүү утгаас мэдрэгдлээ. Нэг л юм жоохон бивслогийн хувьд нэг жоохон зогсон болцсон юм шиг харагдаад байгаа хгүй. Тэгээ энэ нь яг уу би бол илүү дотоод эрхтэн талаас нь ярьчлаа л да тий, цус өтгөрөх ч юм уу, ходоодонд боловсруулах, одоо хоол боловсруулах үйл ажиллагаа саадах, нэг талаасаа яг гадаан талд мэдэгдэх нь болохоор нэг юм хөдөлгөөнгүй байхыг хүсэх, залхуурах, лаазантах юм шиг ингэж санагдлаа. За 5 өдөр болохоор нэлээд ачаал ихтэй өдөр байна. Та нар маань нэлээд ядарч магадгүй харагдаж байна. Энэ өдөр одоо бүр хостой хүмүүсийнх нь хосно гэртээ эзгүй байх ч юм уу тий, илүү та ганцаараа бүх зүйлээ амжуулах хэрэгтэй юм шиг харагдаж байна. Арга гэр болон ажил төрөл бүх зүйлээ амжуулна гэсэн утга. За бас ерөнхийдөө ингээ хараад байсан юм шүү дээ тий. 3 дахь, 4 дахь, 5 дахь дээр эрүүл мэндийн байдал нэг жоохон чийлж ядарч байгаа юм шиг л тийм мэдрэмж өгөөд байна. Би хааж хилээл хөшөөл байгаа нэг сайхан барайнд ормоор юм шиг санагдах юм болов. За тэгээд зүгээр одоо заавал хостой хосгүй эрүүл мэнд гэлтгүү гэдэг зүгээр тэр өдрийн уур амьсгал гэвэл их ачаал ихтэй л өдөр байх юм байна. Тэгэхээр болвол ингээд бүгдийг ганцаараа үүрх гэдэлгүй бас хажуу аваар чинь бас туслахын байгаа шүү. Гол нь тэрийг харах сөхөөгүй л их л завгүй ачаалтай байхаар харагдаж байна. За тэгээд хагас өдөр бол 3 сэлэм орж ирсэн байгаа маань. Хагас өдөр нэг хин нэгэнд гомдож магадгүй. Эсвэл та хин нэгний гомдоож магадгүй гэсэн утга. Тэгээд өөрийнхөө байгаа одоо бүрэн боломжоо дайжилж чадахгүй нэг жоохон өөртөө итгэлгүй байх юм болоо гэмээр. За бас нэг талаа тэр өдөр юм айгуу тийм бороотой өдөр ч гэж болох юм л та. Тэгээд тэрийгээ дагаад ч юм сэтгэл санаа нэг л тавгүй байх ч юм уу. Тиймэрхүү бас байж магадгүй. Тэгээд мөн л ялгаагүй бас эрүүл мэндийн шалтгаантайгаа дүүцээд бас ирэхээр энэ нэг дээр ягаад ч юм дандаа эрүүл мэндийн ярмаар санагдаж орж ирээд их юм. Ууг нэг тэгдгүй. Тэг хагас өдөр бас зүрх мөрхөө бас инхрийлв штэ гэж хэлээ да. Зүрх ч юм уу, уушиг ч юм уу тий. Яг зүгээр хөнгөө утгаараа нэг юм хөнгөнч бах тий, бас хөнгөн гэж хэлж болохгүй. Жогон гомдож магадгүй юм шиг хэрэгтэй сэтгэл зүрх шархлах гэсэн утга байгаа тийм. Тийм тэгээд түрүүн нөгөө нэг энергийн шалгалт дээрээс 14 картыг яриадсэн, temperance картыг яриадсэн тэр юм болоо. Тэгээ бас яг temperance карттайгаа уялдвал энэ ер нь 7 хоногийн дундуур нэлээ юм жоохон юм баланс алдагдах гал ээ шүү. Та нарын тэг нөгөө балансаа барих гээд байгаа хичээгээд байгаа ч уг нь зөв биш үү за. Тэгээ тэрийгэ барихыг л хичээгээрээ. За тэгээд 7 дахь өдөр буюу ням гараг дээр болохоор High Priestess. Тэгэхээр High Priestess бол яг хөө тэр өдөр жоо итгэхгүй байж магадгүй, итгэхгүй өдөр. За тийм бас ингээд ийм сонин нууцлаг зүйл сонирхож болно тий. Одоо магадгүй та нар бол бүр одоо миний сувгийг ингээд дагдаг гэдэг утгаараа бүтэнсээ өдөр ингээд за шинэ 7 хоногийн уур амьсгал ямар байх нь гэл миний сувгийг эргэж тойрчиж магадгүй байхгүй юу. Ер нь бол нэг High Priestess ч өөрөө зүүн совин болон даалд ертөнд нууцлаг зүйлстэй холбоотой байдаг. За мөн бас нэг талаасаа юу ээж болно? Эмэгтэйчүүд талдаа нөхөн өрчхүй тал дээр нэг анхаарах ч юм уу нэг тиймэрхүү зүйлээс ээж магадгүй. Тэг сэтгэл зүй талдаа ч гэмээр юм уу? Айгүй өргөн утгатай ядж идэл. За тэгээд бүтэнсээ өдөр нь бол нэг иймэрхүү л байх нь дээ. Уг нь л ингээд том карт мөртлөө жоохон ийм айхтар юм огцом үйлдэл бол байхгүй харагдаад байгаа байхгүй юу? Жохоо өөрийгөө чагнасан ч гэхээр юм уу да нэг юм өөрийгөө мэдрэх гээл би юу нь яагаад байгаа юм бол гэдэг зүйлээ мэдэрч байгаа ч юм шиг. За ерөнхий уур амьсгал дээр болохоор улны үзэр дээр 7-гийн сэлэн болон ард нь page of swords орж ирсэн. Тэгэхээр ер нь нууцлаг зүйл гэдэг зүйл айгүй их орж ирээд бах юм. Нууцлаг зүйл анхаарах. Тэгэд энэ High Priestess-ийн 7-гийн сэлэм хоёр айгүй уялдаж орж ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм хоёр утгатай олж орж ирээд байна. Та нар
нэг бол ингээд өөрсдийгөө айгу нуух гэдэг юм шиг, эсвэл нуугдсан хин нэг ингээд мэдэх гээд байгаа юм шиг. Нуугдсан хин нэг гэхээр одоо яг танд үнэнгээрээ байхгүй байгаа. Дүр эсэж байгаа ч гэдэг юм. Нэг тиймэрхүү зүйлийг та өөрөөсөө мэдрэх гээд байна уу? Эсвэл гаднаас мэдрэх гээд байна уу? Нэг ийм зүйл байна. За тэгээд энэ бас нөгөө юутайгаа энергийн шалгалттай айгу бас нийцээд байна. Ихтэй би түрүүн хэлж ийс л яалаа. Гүйлүү. За энергийн шалгалтын ямартай ч нийцэх гээд байгаа юм шиг орж ирж байна. Яг бол 7-гийн одоо энэ үнэг карт гарсан. Тэг үнэг карт маань бас ялчгүй юм зайлм их овчин байдал энэ төр гингүүд бас 7-гийн сэлэмтэй жоо уйлдах гэдэг. Тэгээд бас энэ үнэг картн дээр нууц, хувилдаан ч юм уу, нууц тайсан байсан гэсэн утга байсан. Тэнгүүд бас энэ Hyperst 7-гийн сэлэм хоёр бас тэгж орж ирж байна. За мөн давхар нөгөө эерэг утгаараа л энэ 7 хоног та нар маань оюун ухаан маш цэлмэг байх юм шиг байна. Ардлын Page of Swords-тай харангууд айгуу тийм цэцэн цэлмэг, гүйлгээ ухаан сайтай бүх зүйлийг айгуу тийм хурдан сэтгэж чадж байгаа дээд титэм үрд айгуу сайн үйл ажиллагаа сайтай байгаа юм шиг харагдаад байна. Тэгэхээр яг энэ шинэ 7 хоногийн ерөнхий уур амьсгал гэдэг утгаас нь дахиад нэг хараад үзэхээр айгуу тийм хурдан шаламгай аим түргэн арга хэмжээ авч чадах нэг тийм л айгуу богино хугацаанд та өөрийнхөө ухаалаг овжин байдлыг ашиглаад олон зүйлийг ингээ хурдан дуусгаж чадаж магадгүй. Их л им залуу энергитэй байхаар байна. Та нар маань одоо хөгшинч вэ, залууч вэ тэ ингээд айгуу тийм залуу гоё энергитэй байна. Сэтгэлгээний хувьд айгуу залуу гэсэн утга орж ирээд байна. Тэг ингээд хөдөлгөөн чинь ч гэсэн бие мий чинь ч гэсэн айгуу хөнгөн шингэн байх юм шиг. Гэхдээ яг энэ дээр сэлэм орж ирсэн болохоор илүү бие гэхээсээ илүү тийм махан бие гэхээс илүү таны оюун санаа, ухаан санаа чинь айгуу саруул байна л гэж орж ирдэг. Тэгээд бас нэг утгаараа шүү дээ. 7-гийн сэлэм одоо энэ Page of Swords-ыг харангууд бас нэг хов жив гэж орж ирээд байгаа байхгүй юу? Хов живэнд хутгалдах, худал хов живтэй холбоотой ямар нэгэн зүйл болох гээд байгаа юм шиг харагдаад байна. Тэгэхээр та нар маань мэдээлэлд айгуу шүүлтүртэй хандаарай за. Яг үнэн бодит хэсгийг айгуу сайн ягтлахгүй бол деми юм шиг харагдаад байна. Деми юмнаас одоо деми ховж ивнээс болоод янз бүр бол. Тэгэхээр та нар өөрсдөө бас ховж ив ярих үе. Энэ тал дээр анхаарах нь шүү дээ. Ам султай хүмүүс гэж магадгүй. Тэгэхээр тэр хүн амьтан танд одоо юм итгээ ярьсан байсан бол тэр мөрийн цаашаа ярьчваа. Одоо ингээд 7 өдрийн ихэнд сонссон бол одоо энэ тал дээр айгуу анхаараарэ. Ховж ивнээс жоохон хол байгаарэ гэж шүү за. За одоо ингээд Oracle картуудаа бас ингээд ойроо ойрхоноос одоо ингээд ерөнхийд нь авцсан та нарт мэн жоохон харагдахгүй гэж магадгүй. Би одоо нэгээр нь зургийн дараад тэгээ нэгээр ингээ яриа явъя за. За эхний карт бол энэ вэ. Энийг бол одоо Angel of Abundance гэдэг картнаас татаж авсан. Тэгэхээр энэ 7 хоног та нар маань бусдад атаархах гэдэг одоо зан гэж юм уу тий тавьж явуулаарай гэсэн зөвлөгөө орж ирж байна. Тэгэхээр бусдаа өөрийгөө битгий харьцуулаарэ. Одоо бусад хүн амжилттай байгаа нь одоо таны боломжийг ингээд үүсгээд би ингэх боломжгүй гэж хүлээж авахаас илүү харин надад ч гэсэн ийм боломж байгаа штэ би ч гэсэн энэ хүн шиг амжилттай явж чаднаа гэдэг энэ талаас нь ингээд эрэг талаас нь харахгүй бол та нар маань жоохон бусдын амжилтанд татаарах гэдэг юм шиг харагдаад байна. Энэ зам бол энэ шинэ 7 хоногт бол та нарт өрдөөж хэрэггүй гэдэг юм. Тэгэхээр энэ бас нэг талаасаа эсэргээрээ таны гаргах зам биш бас танд ирэх тийм мэдрэмж иж болно. Хин нэгэн танд айгүй тийм атаархах тиймэрхүү мэдрэмж байна. Гэхдээ яг энийг одоо аль болох тоохгүй байхыг хичээх юм уу да гэж би бодлоо. За харин одоо энэ юун дээр relationship гэдэг утга дээр энэ бол болохоор уг нь сахиусан тэнгэрүүдээс нь хүссэн зөвлөгөө байгаа. За энэ дээр болохоор та нар маань мэдээж ингээ бүтнээр нь орчуулаад уншиж болно. Би бол ерөнхийдөө ойлгосноо л хэлээд явна. Тийм. За өөрийгөө хайрлах, дотоод ертөнцөө эмчлэх гэдэг зүйл аягүй чухал байна. Ингэснээрээ бусад харилцаанд ч гэсэн та эргээр байж чадна гэсэн утга байгаа байхгүй. Тэгэхээр энэ түрүүн би нөгөө энергийн шалгалт дээр дуртаадсэн шүү дээ нөгөө Temperance card гэж л орж ирээд байсан тий. Тэгэхээр энэ хэдийгээр гарч ирээгүй ч гэсэн энэ тоон утганаас ингээл хамааралтай л байгаа байхгүй. Тэгэхээр ялчгүй та нар маань дотн харилцаан дээр
ерөнхийдөө юм хүн хоорондын харилцаан дээр айгүй их зөвлөгөө орж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр эхлээд өөрийгөө хайрал, өөрийгөө эмчлэх, сэтгэлээ эмчлэх хэрэгтэй. Тэгснээр одоо харилцаанд бол эерэг нөлөө ирнэ гэсэн утгыг хэлж байна. За. Тэгээд хайр дурлал хүн хоорондын харилцаан дээр бол тусад нь ингээд 2 карт татагдсан байгаа. Тэрнэр болохоор chemistry буюу таталцал гэж байна. За тэгснэ бас love your shadow гэдэг ч одоо өөрийнхөө хар бараан сүдэртэй талуудаа ч гэсэн хайрл гэсэн утганд орж ирж байна. Тэгэхээр өөрийгөө одоо бүрэн хүлээн зөвшөөрөх нь бусдыг ойлгоход туслана гэсэнд ерөнхийдөө авч утгатай харагдлаа. За тэгээд хүн хоорондын хайр дурлал болон хүн хоорондын харилцаан дээр айгүй тийм хүчтэй холбоо, таталцлыг мэдрэх боломжтой гэсэн утгуудаас орж ирж байна. За тэгэхээр ерөнхийдөө ингээд уншингууд биш тий chemistry-гээс бусдаар нөгөө 3 карт бол ерөнхийдөө аюу тийм өөрийнхөө дотоодтой л холбоотой л тийм мессежийг аюу хэлж шүү. За та нар ч гэсэн ерөнхийдөө тийм уур амьсгалыг мэдрэх баг. Ялангуяа одоо бүтнээр нь уншаад өөртөө илүү одоо мэдээж шууд ойлгох хүмүүс нь ойлгох чинь тий зарим хүмүүс нь зүгээр транслейт дээр ашиглаад ингээд өөрсдөө бас бүрэн дүрэн уншаад үзээрэй. Би бол ерөнхийдөө товч утгаар нь ерөнхийдөө юу гэх гээд байгаа нь тэр санааг нь л хэлээд өнгөрлөө. За ингээд шинэ 7 хоногийн уур амьсгал нэм байх нь энэ 7 хоногт өгч байгаа зөвлөгөөний эдгээр ахны. За ингээд та нар мэн сайхан зөвлөгөө болон уур амьсгалаа ингээд сайхан сонсоод хүлээгээд аваад за ер нь энэ 7 хоногт ингийн биш үү, тхийн биш үү гэдэг нэг юм зүг чиг баримжаа авсан байхаа гэж найдаж байна. За ингээд шинэ 7 хоногт нь амжилт хүсье. Та нар мэн таалагдсан бол лайк, комент үлдээгээрэй. Subscribe дараагүй subscribe дараарай гэж хүсье. За тэгээ хувийн уншлага авахд бол нээлттэй болсон байгаа шүү. Та нар мэн description хэсэг рүү ороод миний сошиал хаягуудаар надтай холбогдоод хувийн уншлага авах боломжтой. За баяртай. За 2 дугаар группийнх маань уншлаганд тавтай морил та нар маань энэ хүү цамхаг картыг сонгосон байна. За энэ маань бас 19 дугаартай юм байна. Тэгэхээр тодорхой хэмжээгээр 19 гэдэг тоо та нарт маань ямар нэгэн байдлаар энергийн шалгалтанд таарж магадгүй. За тэгээ 19 маань яг тарот карт дээр болохоор нар картыг илэрхийлдэг, төлөөлдөг. За тэгээ мах бодоосоо эхлээд явах юм ба шороо мах бодтой орд болон жилэн таарж иж болно. За тэгэхээр ордоор ярих юм бол үхэр, охин, матар. За жилээрээ ярих юм бол үхэр жил, луу жил, хонь жилтэй хүмүүс байх боломжтой. За мэдээж бүгд заавал энэ яг таг таарахаас албагүй. Энэ нь бас нөгөө нар сар мандалд нь ч бас орж иж болно. За тэгээд энд гэлийн 6-гийн тэмдэглэл байгаа. Бидний нөгөө тоглодог картер тий. Тэр мэн мэрэгэн дээр ямар утгыг илэрхийлээд байдаг вэ? 6 нь өөрөө замыг гэлэн нь өөрөө саадыг илэрхийлдэг. Тэгэхээр та нар маань саяхан ийш тийшээ замд гараад нэг саад утгаараа үүссэн үү яасан. За бас ямар нэгэн ажил төрөл хөөцөлдөөд ирэнгүүт ингээд жоохон бүтлгүүтэй жижиг сажиг саадтууд гараад исэн байж магадгүй гэсэн утга бол эндээс харагдаж байна. Тэгээд яг нэг ийш тийшээ явах гад явж чадахгүй байгаа ч юм уу бас байж болох юм л та. За тэгээд цамхагийн зүгээр зураглалыг харахад болохоор маш өндөр байгаад байна. Тэгээд алслагдсан, усаар хүрээлэгдсэн. За тэгээд бүх зүйлийг их л өндөр дээрээс хараад байгаа гэсэн утга бол бас мэдрэгдэж байна. За тэнгууд түлхүүр үгнүүдийг харангуут ингээд хувьсаал, өөрчлөлт, шинэ одоо нээлттэй шинээр ямар нэгэн зүйлийг нээж илрүүлэх. За тэгээд одоо юм албан ёсны юм байгууллага, бүтэц зохион байгуулалтын байгууллагыг бас илэрхийлж иж болж байна. За тийм үү одоо юм ганцаардл гэх юм уу да тэгээ өөрийгөө ингээд бусдаас өөрөөр мэдрэх гэсэн тиймэрхүү зүйл бас энд ороод ирээд тах шиг байна. За нэг иймэрхүү утгууд бол таарж байна. Тэгэхээр энэ саяын дурдсан үгнүүд те энэ дээр түлхүүр үгнүүд бас та нарт маань тодорхой хэмжээгээр хамааралтай байж болно. Тэгээ ялангуяа сүүлийн 2 үгнээс болохоор надад нэг юм яг өөрийгөө айгу өндөрт тавьсан хүн гэж санагдаад байна л да. Өөрийгөө бүгдийг мэддэг чаддаг гэдэг ч юм уу. Нэг бол одоо таны бодож байгаа шиг бусд хүн ингээд альва юмсыг харж чадахгүй байгаа. Тэрэнд ингээд жоон бухимдах ч юм уу гомдолтой байж магадгүй юм. Тэгээ энэ гол нь та яг өөрөө байна уу эсвэл өөр хин нэг юм байна уу? Ямар ч нэг үзэл бодлын үед айгу тийм зөрүүтэй байгаа гэсэн тиймэрхүү мэдрэмж төрлөө.
За тэгээд яг энэ зураглалаараа бас яг хит өндөр гэдэг утга дээр нь би тийм акцент өгöd юм л да. Яг сүүлийн 2 үг болон өндөр цамхаг гэдэг дээр. Тэгээ яг цамхаг маань эргэн тойрноо энэ гэрэлтүүлэх зорилготой байдаг. Тэгэхээр та нар маань бас уг нь бол амьдралд хүмүүст ч юм уу тий гэрэл түгэх ийм хүмүүс юм болов. Гэрэл түгээдэг ч юм одоо гэрэл түгээдэг за амар энэ үгээ мангар олон хэлчлээ. За энергийн шалгалт дээр юм байна. Тэгээд та нарт минь таарсан бол та нар минь зөв группээ сонгож гэж хүлээж аваад үргэлжлүүлээд уншлагаа сонсоорой. За ингээд сугалсан картууд руугаа оръё. Тэнгүүд та нар дээр минь энэ картууд гарч ирсэн. Тэгэхээр Page of Cups-аар эхэлж байна. Үгүй Knight of Cups-аар эхэлж байна. За тэгэхээр нэгд өдрийн уур амьсгал болохоор маш романтик байхаар харагдаж байна. За ерөнхийдөө маш романтик. Хайр дурлалтай холбоотой сайн сайхан зүйлсүүд болж магадгүй. Хин нэгнээс болцооны санал авах ч юм уу эсвэл гоё хөхтэй мессеж ч юм уу тий дуудлага эсвэл бүр сэтгэлээ илчилсэн тийм одоо зүйлс хүлээж авч магадгүй юм. За хайр дурлал сэтгэл одоо хүн хоорондын харилцаа биш гэвэл ажлын санал байж болдог. Тэгэхээр таатай ажлын санал таатай санал бусдаас хүлээж авах нэ нэгд өдөр. За тэгээд энэ санал тавьж байгаа хүн нь өөрөө айгүй тийм цэвэр хариу сэтгэлтэй хүн гэж хэлж болно. Ямар ч сан хар буруу санаа бол байхгүй. За эсвэргээрээ та бас хин нэгэнд одоо санал тавьж болно. Тэ та өөрөө хүнд сэтгэлээ илчлэх эсвэл та өөрөө хин нэгэнд санал тавих, ажлын санал тавих ч юм уу эсвэл сэтгэлээ илчлэх байж болохоор харагдаж байна. За хоёр дахь өдөр болохоор 7-гийн сава. 7-гийн сава дээр яг ямар нэгэн зүйлийн төлөө айгүй тийм шаргуу бөгөөд төрөвчлсэн, яаравчилсан арга хэмжээ аваад түн дээр ялалт байгуулах гэсэн утга ингээд харагдаад байна. Тэгэхээр нэг юм санаанд оромгүй төлөвлөгөөнд байгаагүй зүйл болж магадгүй гинтийн нөхцөл байдал үүсэл тэгэл тэрэн дээр та нар маань маш хурдан шаламгай ийм мундаг байж чадсанараа ямар ч гэсэн л амжиж одоо тэр нэг санамсаргүй ирсэн тэр зүйлийг л одоо бүтээж байгаа гэсэн утга байна л да. За арай нэг өөр утгаар гэвэл мэдээж одоо хүн болгонд заавал нэг утгаараа таарах албагүй. Арай өөр утгаараа болохоор та нар маань одоо энэ 7-гийн сава яалт нэг энергийн хамгаалтыг яриад байгаа байхгүй. Энергийн хамгаалалт юм уу сулралт тий. Тэгэхээр нэг юм сонин зүйл мэдэрч болох юм. Одоо ингээд яг бодит биш мөртлөө танд ингээд жоохон ингээд ямар нэгэн зүйл буруу байгаа юм шиг санагддаг ч юм уу. Нэг юу нь болохгүй байгаа юм бол доо гэсэн нэг юм мэдрэмжтэй байгаа юм шиг харагдаж байна. За 3 дахь өдөр болохоор 7-гийн сэлэм гарсан. За 7-гийн сэлэм дээр хэдүүлээ. Тэр өдөр яг ямар нэгэн зүйл худал хормог зүйл илчлэгдэж магадгүй гэсэн утга байна. За мөн та одоо гадуур дотор ингээ явж мохтой ч юм уу тий бас юм амаа эд зүйлсээ алдахгүй бас тэр тал дээр анхааралтай байхад илүүдэхгүй. Тэгээд энэ 7-гийн сэлэм дээр яг нэг тийм худал хормог зүйлэл гэдэг нь илүү их санагдаад байгаа. Ингээд та тэр өдөр айгүй мундаг юм аюутай гүйлгээ ухаан сайтай байх юм байна, сэргэлэн байх юм байна гэж хэлмээр байгаа ч гэсэн жоохон дүр хэсгсэн хүм байх юм болов гэж харагдаад байна. Яг хөө тэр нь та өөрөө ч хийж болно. Та өөрөө нэг жоохон дүр хэсгэх шаардлага гардаг ч юм уу тий жүжиглэх. Эсвэл одоо хин нэгэн тэгээ дүр хэсгээд байгааг ингээ анзаарах мэдэх. Энэ худлаа яриад байна да. Энэ жоохон худлаа жүжиглээд байна да гэдэг зүйлийг мэдрэх ч юм уу тий. Тэгээд тэг яг 2 дахь 3 дахь өдрийн энерги жоохон хоорондоо бас холбоотой байж магадгүй. Яг л нэг өмнөх өдрийн нөгөө юм нэг сонин зүйл мэдэрнэ гэдэг байгаа шүү дээ тий. Тэр нь ялтчгүй маргааш нэг жоохон арай тайлагдаж магадгүй л харагдаад байна л да. Яг юунаас болоод исэн бол гэдэг ч юм уу тий. За 4 дахь өдөр болохоор 9 сэлэм. 9 сэлэм маань яг жоохон айгүй стрессийг илэрхийлнэ. Тэр өдөр та нар маань нэлээд стрессдж магадгүй. Тэгээд энэ энергийн шалгалттайгаас бас ингээд хэрвээ та нар үнэхээр шороо мах бодтой ордох юм бол нэг альва зүйлийг ингээд заавал
яг өөрийнхөө хийх гэдэг ч юм уу тий эсвэл ингээ хүмүүст өөрийнхөө үзэл бодлыг тулах гэдэг нэг иймэрхүү зам байдалтай хүмүүс ээж магадгүй энээсээ бодлоо та нар жоохон стрессдэж магадгүй гэж орж ирж байна. За мөн энэ өдөр одоо урд шөнө нь унтаж амраагүйгээс ч юм уу эсвэл тэр өдөр жоохон нойр марч хулжих ч юм уу тиймэрхүү зүйл аж магадгүй. За тэгээд чинь өөр юу байж болох уу? Яг айдас төгшөөрлөдөг л да. 9 сэлэн бол ер нь жоохон айдас төгших ингээ яагаад байгаагаа мэдэхгүй ингээ жоохон айгаад тах ч юм уу тиймэрхүү бас энерги бас мэдрэгдэж чинь дөрөвдөгтөр. Тэгэхээр энэ өдөр та нар минь яах вэ гэхээр үнэхээр яг одоо хитрхи та өөрийнхөө бусдыг бүх зүйлийг хийх гэдэг бол өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулах гэдэг бол ч юм уу. Тийм бол энэ тал дээр нэг жоохон суларч өгөөд бусдын үзэл бодлыг жоохон сонсоод арай жоохон уяатан байх хэрэгтэй. Тэгээ бүх зүйл одоо минийхаар боломж гэж байх вэ гэдэг тал дээр нэг жоохон бууж өгсөн ч гэдэм юм уу. Тиймэрхүү байр суурьтай байвал арай хөнгөн өнгөрөх болов. За 5 дахь өдөр бол зоосны тамга. За 5 дахь өдөр мөнгө санхүүтэй ажил карьертай холбоотой үйл явдал болохоор байна. Гэхдээ энэ нь илүү шинэ эхлэл талтай. Шинэ эхлэл, шинэ боломж гэж харагдаж байна. Зя. Бас нэг талаасаа болохоор энэ маань хин нэгэн танаас мөнгө гуйх эсвэл материалын зүйл гуйх. Одоо төр зээлэх ч юм уу тий. Эсвэл та өөрөө хүнд өгөх ч юм уу авах мавах гэсэн иймэрхүү утга бас байж болно. Тэгээд яг арай өөр утгаар болохоор мөнгө санхүүгийн хувьд болохоор ээлтэй сайн мэдээ сонсно шинэ эхлэл байгаа гэд түрүүн хэлсэн тий. За хагас өдөр дээр нь болохоор медитейшн орж ирсэн байгаа. Тэгэхээр хагас бүтэнсээ өдөр нэлээд том хөзрүүд гараад ирсэн байхыг бодоход амралтын өдөр л нэлээд онцгой үйл явдлууд болохоор харагдаж байна. За хагас өдөр маш бүтээлч байна. Та нар маань ингээд хийх гэж байгаа бүх зүйлээ одоо үгүй бүх зүйлээ биш хийх гэж байгаа зүйлээ аягүй сайн хийж чадна гэсэн утга бол харагдаад танд ингээд бүрэн потенциал нь байна. Ирч хүч нь байна, сэтгэл зүрх нь байна, мөнгө санхүү нь байна, тий оюун ухаан нь байна ч гэдэг юм уу. Та бол ингээд оюун бодолтой ботсон тэр ажил төрөл одоо юу гэдэг тий нэг бүтээх гээд байгаа зүйлээ аягүй сайн мундаг бүтээж чадна гэсэн утга харагдаад байна. Тэгээд мөн элбэг дэлбэг тансаг байдал бас мэдрэгдэж байна. За тийм үү хосуудын хувьд бол бас сайн мэдээ гэвэл хосууд маань илүү нэгдмэл болж байгаа харагдаж байна. Тэр өдөр аягүй тийм нэг зүйл дурлал, нэг зүйлд татагдаал одоо баг зэрэг үг хэлж мэлэх ч юм уу те нэг юм ижилхэн санаа сэтгэлтэй байгаагаа аягүй мэдрэх магадaltaй гэж орж ирж байна. За тэгээ энэ нь бас заавал хос гэлтгүү одоо нөө заримын хувьд одоо краш нэж болно шүү дээ. Эсвэл ажлын хамтрагч ч юм уу те. Ийм үнтэйг айгүй сайн мундаг гар нийлнэ гэсэн утга бол мэдрэгдээд байна. За тэнгууд бүтэнсээ өдөр болохоор од карт гарсан. Од карт маань нэр алдрыг илэрхийлнэ. За мөн дээрэс нь энэ өдөр та айгүй тийм ер нь хагас бүтэнсээ өдөр хоёулаа юм сүнслэгдүү өдөр болох гэдэг юм шиг харагдаад байгаа байхгүй. Та ингээд залбирсан, хүссэн, гуйсан тий хорвоо ертөнцид ингээд өөрийнхөө хүслийг илгээж байгаа юм шиг ийм мессеж бол ингээд хоёр картаас хоёулангаас нь харагдаж байна. Тэгэхээр айгүйх тавцсан нэг тийм манифест хийх юм болоо да. Залбирал үлдэх. Янз бүрийн ийм зан үйл хийх юм шиг бас харагдаад байна. Өргөл өргөх ч юм уу. Бүтэнсээ өдөр нь илүү өргөлтэй холбоотой. За тэгээд өргөл сүнслэг байдал биш ээ гэвэл Star карт ч өөрөө нэр алдрыг илэрхийлнэ. За мөн иш тишээ замд гарч магадгүй, холыг зорж магадгүй гэсэн утга бол харагдаж байна. Тэгээд Star карт ч өөрөө итгэл найдвар гэсэн одоо ерөнхийдөө утгатай. Тэгэхээр тийм итгэл найдвараар дүүрэн итгэл найдвар тээсэн бүх зүйл одоо ингээд сайхан болно гэдэгт ингээд итгэсэн тийм л юм уур амьсгалтай өдөр байна да. За харин ерөнхий уур амьсгал гингүүд 3 аягийн ард нь judgment карт гарсан байгаа. За 3 аяг маань өөрөө 6 зингээл нарийн хөгжөөнтэй байх тий найз нөхдөдтэйгөө уулзаж гарч орохыг илэрхийлдэг. Тэнгүүд яг энэ 7 өдрийн уур амьсгал дээр болохоор яг тийм энерги болов нь хараахан алга байна. Тэгэхээр надад илүү энэ хагасаа өдрийн энерги
илүү холбоотой юм болов уу гэж надад ингэ санагдаад байгаа байхгүй юу. Та нэг юм бусадтай сэтгэл зүрхээр ойлголцсон, нэгдмэл болно, нэг санаа бодолтой, нэг сэтгэлтэй болно гэсэн утга бол энд харагдаад байгаа. За тэгээ заримынх нь хувьд байхав энэ 7 хоногт бас төрсөн өдөр нь болж явах магадaltaй. За эсвэл хин нэгний төрсөн өдөрт очиж магадгүй. Тэгээ 3 анх ч өөр айгуу тийм гоё баяр ёслолын тэмдэглэлт баярыг биелэгддэг учраас маш гоё эерэг карт. Тэгээд энэ хагас өдрийн энергитэй ч гэсэн айгуу нийцээд байхгүй юм. Илбэг дэлбэг байдлыг айгуу илэрхийлдэг юм. Тансаглал, илбэг дэлбэг байдал. Одоо гоё үнэтэй зүйл идэж уугч байт юм уу тий, гоё газар байх мах гэсэн иймэрхүү энерги бас айгуу мэдрэгдэж байна. Тэгтээ яг хоо материалик гэхээсээ илүү сүнслэг талдаа л ялтчгүй байгаад байна л да. Ард нь бол жажмент байгааг харахад сэтгэл зүрхний дуудлага, муудлага гэл ингээл нэм сүнснийхаа найзуудтай уулзаад байгаа юм шиг нэг ийм энергитэй. За тэгээд штий бас заримынх нь хувьд юу ээж магадгүй X ч юм уу эсвэл өнгөрсөн амьдралтай холбоотой хүн амьдралд нь орж ирж магадгүй. Эсвэл одоо ингэ нэг юм хөндлөнгийн л нэг энерги орж ирэх гэдэг юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Нэм таны хувийн амьдралд ингэ нөлөөлөх хүчин зүйл. Нэг тиймэрхүү зүйл мэдрэгдлээ. За одоо ингээд хэдүүлээ. Ерөнхийдөө 7 хоног ямархуу байхыг харчлаа одоо. Харин 7 хоногт өгж байгаа зөвлөгөөгөө хэдүүлээ одоо харъя. За одоо би суулсан картуудаа зөвлөгөөнийхөө картуудыг нэг нэгээр нь бариад харуулъя. Тэгээд тэр зурган дээр яриад явнаа. За сахиус тэнгэрүүдийн зөвлөгөө картаас л энэ grounded yourself буюу одоо өөрийгөө газардуулах гэсэн ийм утгатай карт зөвлөгөө гарч ирсэн. Тэгэхээр ер нь ихэнхдээ энэ карт нэг юм сүнслэг хөгжил ч юм уу те сүнслэг зүйлд хит их итгээд ирэхээр энэ газардуулах гэдэг зүйл чухал шүү гэсэн мессеж орж ирээд байдаг. Тэгэхээр та нар маань одоо хит их тийм бодит бус зүйлд хит их ач холбогдол өгөөд хамаг цаг заваа ингээ үрэх гээд байгаа юм шиг харагдаад байна энэ 7 хоногт. Тэгэхээр та нар маань ингээ одоо нөх хөрсөн дээрээ буугаараа гэдэг штэ тий. Тэгэхээр тэр чухал байна гэж байна. Одоо бодит амьдрал өөр хөөхөд хайн нийжилтэй ажил төрөл энтертэй анхаарахгүй бол одоо болохгүй гэсэн тэрнийхээ тэнцвэрийг маш сайн олох хэрэгтэй байна гэж байна. За тэгэхээр та нар маань энэ мессежээ сайхан томруулаад өөрсдөө бас бүрэн дүүрэн орчуулад үзээрэй. За тэгээ эндээс ингээ харахад бас түрүүний цамхаг буюу та нарын сонголтын карттай бас нэлийн бас уялдж байгаа юм шиг харагдаж байна. Цамхаг карт маань ялчгүй юм. Айгу өндөр дээр байгаа гэсэн утгаас тэгээд магадгүй түрүүний мэдрэгдээдсэн зүйл нь та нар маань жоохон бусдыг жоохон өндрөөс хараад байсан ч юм уу. Эсвэл одоо хитрхи сүнслэг зүйл яриад тахаар нөгөө бусад хүмүүс жоохон ойлгохгүй ч юм уу тий. Тэгээд авах үе тэгээд жоохон тэнцвэртэй байхгүй бол нөгөө ойлгох хүн байна, ойлгохгүй хүн байна тий. Бас тэр талаасаа тэгээд ингэж гарч иж болно. Тэгэхээр яг ерөнхийдөө л сүнслэг байдлаа хадгалах ч гэсэндээ бас одоо энэ бодит амьдрал эрүүл мэнд гэр бүл энтертэй анхаарах нь энэ 7 хоногт хэрэгтэй байх шүү гэж зөвлөж байна. За харин дараагийн утга нь болохоор юу байгаа энэ Angel of Abundance картаас татсан таны одоо мөнгө төгрөг санхүү ажил төрөл дээр одоо ямар зөвлөгөө өгөх нь вэ гэдгсэн чинь энэ карт гарч ирсэн. Тэгэхээр одоо элбэг дэлбэг байдлыг одоо бүх л талын хэлбрээр ингээд төсөөлөх хэрэгтэй байна гинэ. Ер нь бол одоо энэ саяын хагас потенциалын энерги биш үү дээ. Энэ дээр чинь бас яг юм элбэг дэлбэг тансаг байдал гэж орж ирээдсэн байхгүй 3-ын аяга тэр magician 2 дээр. Тэгээд угаасаа хагас потенциал хоёулаа юм жоохон манифест хийсэн юм шиг ингээд мэдрэгдээд байна гэдсэн да тий. Яг л тэрийг хэлчихэж байгаа юм шиг санагдаж байна. Тэг яг та нар маань бүтнээр нь уншаад орчуулад үзээрэй. Ерөнхийдөө бол ингээд нэг юм одоо хүрлцгүй байна, дутаад байна гэсэн мэдрэмж биш. Одоо тийм бодол биш те. Аль болох бүх зүйлийг элбэг дэлбэг байна гэж. Одоо ганцхан материаллык зүйл биш. Энэ сэтгэл ханамж хаяар дурлал те. Бүхэл талаараа юм элбэг дэлбэг байна гэж ирээдүг айгуу сайхан зөвгнөж одоо бодохыг л зөвлөд байна. За ер нь бол тэгжил манифест хий гэсэн утга бол орж ирлээ. Ялангуяа одоо мөнгө санхүүгийн байдалтай холбоотой л доо. За тэг хүн хоорондын харилцаан дээр болохоор getting to know each other тэгснээ бас одоо баланс гэсэн утга гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь
За ямар ч гэсэн хайр дурлалч бай, ажил хэргийн холбоот харилцаач бай, гэр бүлийнхэнтэйгээ ярилцахтайч бай, илэн даалангүй чин сэтгэлээсээ ярилцаа. Тэгжээж харилцаа чи илүү сайжирнаа гэсэн утга байна. Нэг аливаа зүйлийг нэг нууж хаах гад бол хэрэггүй гэж юм. Тэгэхээр энэ нь бас 3 дахь өдрийн энергитэй бас нэлийн уялдаад ах шиг байна. Ингээд нөгөө жоохон хин нэгэн баг зөөх ч юм эсвэл та баг зөөх гэсэн утгаар тайлбарсан шүү дээ тий. Тэгэхээр аль болох одоо нууцгүй, илэн далангүй байхыг хичээ гэсэн утга бол байна. Хүн хоорондын харилцаан дээр бол нууцтай байгаад хэрэггүй гэсэн утга юм болов. За тэгээд бас мөн хайр дурлалгүй хоорондын харилцаан дээр тэнцвэр гэсэн карт гарч ирчээд байгаа баланс тий. Тэгэхээр одоо зөвхөн нэг талдаа биш бүх төвшөнд харилцааны бүх төвшөнд ингээд тэнцвэртэй байх нь чухал байна л гэдэг юм л та. Одоо тэгэхээр юу гэж хэлэх вэ? Одоо энэ хүн хоорондын харилцаан дээр ийм эрүүл харилцаатай байхын тулд танд одоо бие махбод, сэтгэл зүй, за мөн бүр сүнслэг байдалтай холбоотойгоор ийм тэнцвэртэй байдал чухал гэж яад юм. Тэгэхээр түрүүний л одоо oracle card болон ерөнхийдөө ингээ уншлагаар ингээ харагдаж байгаа зүйлсүүд бол ялтчгүй та нарт маань газардуулга айгуу чухал байгаа юм. Тэгээд титэм хурд үндэс хурдныхаа тэнцвэрийг ингээд алдагдцсан л байгаа юм байна л да. Энэ тэнцвэрийг энэ 7 хоногт сайн хадгалахыг хичээгээрэй. Тэгэхээр заримынхны хувьд бол бүр одоо хоолой урд, мэлмийн урд, титэм урд ингээ хит өгчсөн байгаа. Тэгэхээр одоо энэ 7 хоногт эсэргээрээ тэг үндэс хурд тэг наран сүлжээ, хувилгаан үндэс хүрдэндээ илүү их анхаарад тэг бүр газардуулах бясалгал энтер гээд хүртэл байдаг. Хэрвээ та нар маань бясалгал хийдэг бол тиймэрхүү зүйл. За тэгээ мөн бүр арай илүү одоо бясалгал энтер хийдгвэ гэх юм бол хөл нүцгэн гоё хөрсөн дээр тий ус туулахч байд юм уу тий гоё үс мүсэн дээр алхахтай шүү дээ. Одоо гоё урин дулаан цаг байгаа юм чинь. Тэгээ бүр боломжгүй бол давстаа ус мусанд хөлөөд өрөх ч юм уу. Ерөнхийдөө за тэгээд интернетээс хайхаар ер нь газардуулгаа яаж сайжруулах вэ? Үндэс хүрдээр ихтлхийтэйгээ яаж сан холбогдох вэ гэл хайнгууд янз бүрийн арга гарч ирэх бах. Тэгэхээр тэндээс аль нь танд илүү нийцээд аль нь илүү нэг юм за энэ л өстой зүгээр юм байна гэсэн тэр аргаас хэрэгжилж болно шүү. За тэгэхээр энэ 7 хоногийн ерөнхий байдал болон зөвлөгөө нь ингэж гарч ирлээ. Та нарт маань хэрвээ таалагдах мөн таарсан бол лайк комент үлдээгээрэй. За мөн subscribe дараагаа саба дараад үзээрэй. Ховын уншлага авах сонирхолтой хүмүүс маань description хэсэгт ороод миний сошиал хаягуудаар надтай холбогдох бүрэн боломжтой. За тэгээ шинэ 7 хоногт амжилт хүсье. Баяртай. За 3 дугаар группийнх маань уншлагандаа тавтай морил та нарын сонголтын карт маань энэ цэцэг байсан те. За яг хоо энэ тэнд харж исэн ч гэсэндээ би энийг ерөөсө хошоонгор гэж бол мэдээгүй. Монголд нөх хөдөө мөдөө явж байгаа дууг нь харагдаад идэл цэцэг шиг санагдаад байна. Гэхдээ энэ мэн ийм хошоонгор гэдэг юм л да. Тэнгүүд миний мэддэг хошоонгор чи яав нөө азыг бэлэгддэг те. Одоо ихэнхдээ 3 навчтай байдаг. Тэнгүүд 4 навчтай тааруул аз бэлэгддэг гэдэг штэ. Би яг ууг нь тэгж л ойлгоод байсан чинь бас арай өөр юм шиг. За энэ ч яг за эхлээд хэдүүлээ юу яа мах бодоос эхлээ явъя. Тэгэхээр агаар мах бодийн хүмүүс байх магадaltaй. Тэгэхээр агаар гэхэр чинь ихэр жинлүүр хумхын ордныхон байх боломжтой. Энэ нь бол энергийн шалгалт явж байгаа шүү. Тэгээд яг заавал 100% таарах бол албагүй л дээ. За тэгээд позитив гэсэн бичгтэй байна. Тэгэхээр ер нь бол сүүлийн үед та нарт маань их сайхан зүйлсүүд тохиолдож байгаа. Жижигч вэ, томч бай, аз тохиолсон гэсэн мессеж бол эндээс заавал ялтчгүй орж ирнэ. За тэгээд дөрвөлжингийн 6 гэдэг маань ер нь мэргэнд болохоор дөрвөлжин маань найз нөхөд болон танил тал, хамаатан садан тусламжийг илэрхийлсэн утга байдаг. За тэгээд 6 гингүүд зам. Тэгэхээр одоо замд найз нөхдөөрөө гарсан байж болох юм. За мөн бас ямар нэгэн ажил үйлс бүтээхэд чинь найз нөхөд танил талын чинь тусламж хэрэгтэй болсон. Тэгээд тусламж нь гол нь яг ирсэн гэсэн утга бол байна л да. Энд чинь энергийн шалгалт болоод өнгөрсөн зүйл ярьж байгаа учраас тэгэхээр найз нөхөд хамаатан садантай холбоотой тусламж дэмжлэг энэ нь таны одоо хөөцөлдөж байгаа ажил байж болно. Эсвэл ийш тийшээ явах, аялах бас байж болно. Ажил төрөл хөөцөлдөгч нь бас нэг төрлийн л зам бол авчиж байгаа хгүй. За ингэж орж ирж байна. Энэ нь бас таарч ивэл та зөв группээ сонгосон. За тэгээ 2 гэдэг номер маань яг заавал биш ч гэсэндээ
нөө хоёр дээр чинь юу гэдэг үлээ? High Priestess гэдэг те. Тийм нөгөө Major Arcana-гийн 2 номер дээр High Priestess гэдэг утгаараа ямар нэгэн байдлаар та нарт тийм High Priestess энерги байгаа гэж ойлгож болно. Та нар эсвэл өөрсдөө айгүй зүүн бэлэгтэй хүмүүс үү? Эсвэл тийм ийм зүүн бэлэг далд ертөнцид айгүй татагдаад байдгүй ч гэдэг юм уу те. Нэг бол одоо бүр саяхан ийм сонирхолтой хүнтэй уулзсан байж болно шүү дээ. Ийм зүн бэлэг мэлэгтэй ч юм уу эсвэл хүзрөөр мэргэлдэг байж болно. Заримын хувьд бол бүр зүм авра онцлогон дээр ч очсон байж болно л доо. Бүр сэтгэл зүйчийг ч бас хэлж иж болно. За энерги шалгалт дээр юм байна. За түлхүүр өгнүүд нь болохоор good luck, аз, тэгээд итгэл найдвар, сайн мэдээ. За тэгээд үйлдэл хийх хүсэл гэсэн ийм түлхүүр өгнүүд байна. Тэгэхээр эдгээр нь бас таны одоо саяхны өнгөрсөнтэй холбоотой байж болно. Ялангуяа өнгөрсөн 7 хоног тий. За тэгэхээр их баг гэлтгүүл азтай үйл явдал тохиолдсон маш эерэг байгаа л гэдэг. Тэгээд энд нь танилтал, найз нөхөд хамаатан садан холбоотой байж болно. За энергийн шалгалт дээр юм байна. Энергийн шалгалтанд харж байгаа бол та нар минь зөв группээ сонгожээ гэж хүлээж аваад үргэлжлүүлээд уншлагаа сонсоорой. За тэгэхээр нэгдэх өдрийн энерги дээр 6-гийн зоос болон 7-гийн аяга байна. За тэгэхээр төрүүл сонссон хүмүүс бол анзаарсан байгаах. Тэгэхээр энэ видеого бид устгаа дахиад оруулсан байгаа. Яг л би энэ 6-гийн зоосны дороо 7-гийн аягийг ерөөсөө яриаг өнгөрцсөн. Тэгээ яг энэ хэсэг дээр бол ингээд засаж оруулж байгаамаа. Ойлгоорой хүмүүсээ. За 6-гийн зоос 7-гийн аягаас юу харагдаж байна гэхээр ямар тач өгөх авахтай холбоотой нэг юм төсөөлөл байна. Тэр төсөөлөл заримынх нь үед ингээ хийсвэр төсөөлөл болж орж ирэх гээд байгаа байхгүй одоо авандаа гэж бодож исэн зүйл орж ирэндээ гэж бодож исэн мөнгө ч юм уу тий нэг юм тохиролцсон байсан зүйл дээр ингээ ходрох гэсэн утга орж ирж байна. За бас нэг талаас нь болохоор одоо юм мөрөөдж исэн манифест хийж исэн тэр ашиг орлого нь орж ирэх гэсэн утгаас байж болохоор харагдаж байна. За тэгээ бас нөгөө талаас болохоор энэ дээр юм бас нэг авах ёстойгоосоо илүүг ингээд шунах авах ёстойгоосоо илүүг авахыг хүсэх шунах гэсэн утгаас ингэж орж ирээд байна. Тэгээ нэг төтрийн уур амьсгал дээр нэг иймэрхүү уур амьсгалтай байхандээ одоо тэгээ та нар дээр минь яг яаж буух юм байгаа. За тэгэхээр 6-гийн зоос маань дангаараа болохоор одоо үр ширч юм уу өгөхстой зүйл мүлийг бас илэрхийлнэ. За мөн танд орж ирэх ёстой мөнгө бас илэрхийлэгддэг. 7-гийн ягдар бол ялтчгүй маш их сонголт байгаа. Үүн дээр ингээ бодит байдлыг харах гэсэн утга бол байна. За тэгмүүд 2 дахь өдөр болохоор Ace of Cups байна. Одоо маш хайраар 4 өдөр байх боломжтой. За мөн шинэхэн ийм хайр дурлал харилцаагч илэрхийлж болно. Тийм сэтгэл хөдлөх, сэтгэл догтлуулсан зүйл болох. За мөн ямар нэгэн зүйл дурлах байж болно. Заавал хүн биш юм аа хэд одоо энэ хоббит болох ч юм уу тий ийм дуртай зүйлтэй болох гэсэн утга бол байна. Тэгээд энэ өдөр гол нь таны ийм зүрхэн үр дайгуу сайхан нээлттэй байгаа та ингээл ямар тийм өгөөмөр, энэрэнгүү, нинжин тий хайр асгарсан тийм өдөр байхаар байна. За мэдээж нөгөө эхлэл гэдэг утгаараа түрүүн хэлсэн те хайр дурлалын харилцаан дээр шинэ эхлэл байхыг бас бэлэгдчихэж болно. За эн чинь бүр нарийн ярих юм бол бүр жирэмслэлтийг хүртэл илэрхийлдэг. За юм байна. За мөн зүүн совинч гэсэн илэрхийлнэ. Зүүн совинтой байх гэсэн утга. За 3 дахь өдөр болохоор judgment карт гарсан байна. За нэлээд том карт. Тэгтээ яг энэ сүнслэг төвшөнтэй холбоотой байж болно. Та нар маань энэ өдөр ингээл тэгтээ би жоохон итгэлгүй л юм л да. Тэгтэл яалчгүй сүнслэг зэрэлт явагдана гэсэн утга бол байдаг. Тэгэхээр ингээл өөрийгөө юу хийх, яах ойлгох ч юм уу тий. Би юу ингэж амьдрах хэрэгтэй байна нэ гэж айгуу тийм сэтгэлийнхаа гүнээс дуудлагаараа ойлгох гэсэн утга бол энд харагдаж байна. Тэнгүүд яг өмнөх өдрийн 2 дахь өдрийн энергитэй бас айгуу уялдаж орж ирж байна. За бас нэг талаасаа болохоор та нар маань урд нь ингэж оролдож үзэж байгаад орхицсон ч юм уу ажилч бай, хүн хоорондын харилцаач бай. Тэрнийг ингээд дахиж эхлүүлэх байж болно. Дотоо орхиц ажил байсан бол түүнийгээ гүйцээж хийх. Тэгээд яг ямар нь мэддэхгүйсэн харилцаа илүү одоо арай тодорхой болох ч юм уу, тэгээд дахин сэргэх ч юм уу. Нэг тиймэрхүү утга бас байж болохоор харагдаж байна. Тэгээд бас энэ чинь яг танаа гэр бүл биш юм аа гэхдээ ер нь энэ ойр тойрны хамаатан садан ч юм уу те найз нөхдийн хүрээлэл тийм шинэ хүүхэд бас төрж болох юм. Шинэ хүүхэд гэсэн бас энерги мэдрэгдлээ.
За. Окей. За тэгээд 4-р өдөр болохоор devil card орж ирсэн. За энэ өдөр жоохон их чөлөөтэй биш байх гэсэн утга бол мэдрэгдэж байна. Ямар нэгэн зүйлд ингээд одоо барьцаалагдсан гэхэд цааш юмд ямар ч нэг орхиж явж болохгүй нөхцөл байдалд байх. Ялчгүй тэр өдөр нэг юм чөлөөтэй байж болохгүй юм шиг санагдаж байна. Энэ нь бол ажлын одоо нөхцөл байж болно л доо. Одоо ажилласаа шалтгаалаад өөр тишээ явах боломжгүй байх ч юм уу. Тийм байж болохоор. За тэгээ гол нь та нэг юм дургуйд газраал ингээл яалтчгүй л хүчээр байгаад байгаа юм шиг нэг ийм мэдрэмж төрж байна. За мөн хосын харилцаа ч юм уу эсвэл одоо хүн хоорондын харилцаан дээр жоохон ийм токсик байдал мэдрэх, хардалт мэдрэх байж болно. Эсвэл ингээд хид өөрийнхөө байлах гэсэн хүнийг бас мэдэрчиж болох юм. Мөн ялгаалга өөрөө та бас хүмүүст тийм мэдрэмж өгч иж болно. Энэ удаад болохоор эндээс нэг тийм донтол тентэр гэж бол нэг мэдрэгдэхгүй л байна да. Зүгээр нэг хамааралтай байдал мэдрэгдээд байна. Хостой хүмүүст хос нь хардах, эсвэл юм амир юм захирангуй юм дарга ч юм уу те өөрийнхөө байлах гал ажлын цаг дуусч чадах чи явуулдгүй ч юм уу. Тэгээд яг уу ямар ч л байсан нэг юм орхиж явж болохгүй л нөхцөл байдал гэдээ ойлгочих тоо. За тэгээд 5 дахь өдөр болохоор зоосны жанжин. За зоосны жанжин маань юу гэж хэлдэг юм гэхээр удаан боловчиг ас хиттэй одоо ирээдүйд үр дүн сайн байхыг хэлж идэг те. Тэгэхээр магадгүй энэ өдөр таны ихлүүлсэн ажил маш удаан үйл явцтай дуусч магадгүй. Энэний шалтгаан нь болохоор ер нь хийхдээ ингээд төлөвлөгөөнд байгаагүй ажлууд ингээд завсраар нь орж ирэх те. Таны анхаарлыг сарниулах энтер байж болно гэж харагдаад байна. Гэхдээ яг уу та бол энэ өнөөдөр одоо 5 дахьд эхлүүлсэн ажлаа бол дуусгах. Гэхдээ та нарыг ингээд жоон хянуур байгаарай гэж бас зөвлөж байна. Яг үл одоо жишээ нь би энэ 3 дахь групп дээр яг ингээд дундуур нь орон гар ингээд хийсэн чинь жоохон хяналтаа алдаад энэ нэгд өдрийн энерги энэ төр жоохон алдсан байгаа. Тэгэхээр яг энтэй яг л агаар нэг та нар маань хийх юма хийн. Тэгээд сайн хянаж нягтлаарай л гэж зөвлөе доо. 5 дахь өдрийн хийх гэж байгаа зүйл дээрээ. Гэхдээ яг хав та нар маань амжаад дуусгаж бол чадна, удаан боловч үр дүн сайн байна гэж шүү за. Ялтчгүй би өнөөдрийн группийг үгүй энэ уншлагыг ингээ хийгээд явж исэн чиг дондор нь ялчгүй гинт гарах ажил гараал тэгэл одоо ингээ нөө яруу санд руу ингээ жоохон хийцэн байгаа байхгүй юу. Тэгээд жоохон хайн ганцнаасаа болоод түрүү ингээ жоохон алтаа гаргаад ингээ дондор нь хоёрч газар ингээ засвар оруулаад одоо энэ видеого оруулах гэж байна. Тийм болохоор та нар маань ч гэсэн сайн хянуур агаарай за. За тэгээд хагас өдөр 5-ын зоос. За хагас утсан өдөр хоёулаа нэг жоохон онцгүй карт гарцсан л байна л да. Тэгэхээр сэтгэл зүй болон бие физиологийн хувьд нэг юм тавгуул харагдах гээд байна. Яагаад юм бол тоо? 5-ын зоос дээр бол ялтчгүй мөнгө санхүүгийн одоо гачигдaltaй байдал. За мөн эрүүл мэндийн шалтгаан бас дурддагдана. Тэнгүүд яг бүтэнсэ өдөр нь болохоор сэтгэлээр унах, сэтгэл готролд орох. Ингээл бүхэл зүйл ингээ болохоо болцсон мэт иймэрхүү мэдрэмж. Ингээд яаж яахад ингээ яг хоёулаа ингээ зэрэгцээд ороод ирэхээр ер нь л энэ уикенд дээр одоо яагаад ингэж байгаа юм бол тоо ингэж л орж ирлээ тэ одоо. За тэгээд 5-ын зоос дээр зөвлөгөө байдаг. Та нар маань бүх зүйлийг ганцаараа давж туулах гад хэрэггүй. Танд тусламж ойрхон байдаг. Та зүгээр авахыг хүсэхгүй байх, эсвэл бүр олж харахчгүй байх гэсэн утга тий. Тэгэхээр эргэн тойрноос бас өөрт чинь туслах дэмжих хүн байгаа эсхийг бас нэг жоохон сөхөө ороод хараад үзвэл та заавал ингээл ганцаараа зовж ганцаараа өвдөх хэрэггүй гэсэн утга бол байдаг. Тэгэхээр яг нэг талтай аюу тийм бардам хүнийг илэрхийлдэг байхгүй юу? Нэг хүнээс гоохгүй, биенээ доор орохгүй морохгүй гэсэн нэг иймэрхүү хүнийг бас илэрхийлэх гэдэг. Тэгэхээр одоо санхүү мөнгөний одоо гачаалалч бай, эрүүл мэндийн шалтгаанч бай та нар маань эргэн тойрноос тусламж аваарэ. Тэгэл ялгаагүй бас л 5-ын аяган дээр яг л тийм утга байт. Ингээд өнөөдөр та бүтэнсэ өдрөөс сэтгэл зүйн хувьд ингээд жоохон онцгүй карт байна. Тэгээд энэ зүйлийг бол ингээд даваад гарахт чинь таны ард
байгаа энэ хоёр босон аяг нь гэр бүл болон найз нөхдийн тусламжийг илэрхийлж идэг. Тэгэхээр тусламж танд ерөөсөө хагас түнсээ өдөр ягаад юм харагдахгүй л харагдаад байна. Тэгэхээр яг уул нь бол таны эргэн тойронд бол тусламж байна. Таны сэтгэлээр өрөх гэсэн, танд туслах гэсэн, халамжлах гэсэн хүн бол байгаад идэг. Тэгтээ та ерөөсөө өөр харахгүй байх л гэсэн утганд орж ирээд байгаа юм. За тэгээ зөвлөгөөнүүд дээр хэдүүлээд бас мессежүүд ороод ирэхээр илүү ойлгомжтой болох байхаа. За тэнгүүд улны үзэр болохоор дөрвийн зоос тэгснэ. Савааны хатан, галын хатан гарсан. За ерөнхий уур амьсгал гингүүд та нар байна илүү одоо юм мөнгө санхүү, амьдралын одоо материалын хэрэгцээнүүд дээр илүү анхаарна гэсэн утга бол байна. Дөрвийн зоос маань ер нь одоо хоол, унд, гэр орон, машинд хэрэгч гэдэг юм үү те, ийм үндсэн хэрэгцээнүүдэд анхаарахыг илэрхийлнэ. За мөн та нар маань хуримтлал энэ төр үүсгэж бас магадгүй. Хуримтлал дөрвийн зоос. Тэгээ үйл хөдлөлтөй холбоотой бас ямар нэг үйл явдал болж магадгүй л харагдаж байна л да, үйл хөдлөх. Тэгээ яаж юм энэ ард нь энэ савааны хатан байгаа нь сони юм үйл хөдлөх одоо зарах гээд байгаа мó, түрээслэх гээд байгаа мó, нэг юм зар хийсэн гэсэн утга мэдрэгдээд байгаа байхгүй. Одоо энэ сошиал орчин гэдэг утгаараа нэг юм сошиал тийм нэг тиймэрхүү л утга мэдрэгдлээ. Юм зарах гээд байгаа мó, газарч үж болно л та энэ. Ядвал дөрвийн зоч өөр үйл хөдлөх гэсэн утгатай байдаг. Компани, байгууллага, байр сав гэх мэт. За нэг юм утга байна. За ерөнхий уур амьсгал дээр ингэж л мэдрэгдлээ. За одоо харин зөвлөгөөнүүдээ татчаад тэгээ та нартаа нэг нэгээр нь харуулаад тайлбарлаад явнаа. За зөвлөгөө картуудаа татчихлаа. За эн чинь ингээ видео хэлбэрээр биш, нэг зураг хэлбэрээр явж болох та нар манаас гайхчихж магадгүй. Би яг ингээд эхлээд 7-гийн картыг татаад ингээ шууд voice-оор уншиж дуусчаад араас нь зөвлөгөөгөө татаад ингээ явж байгаа хгүй. Тэгээд нөгөө хүзрээ татчаад эргээд ороод иргээд байгаа шүү. За яг нэгдсэн журмаар ингээ бүгднийг бүүнд нь зургийн дараа оруулсан боловч нэг тийм дараалтаа явсан гэсэн үг. За ингээд ихний мессеж буюу сахиулсан тэнгэрүүдийн мессежээр болохоор change in direction буюу одоо чиглэлээ өөрчлөх гэсэн ийм мессеж орж ирсэн. Тэгин дээр бас түрүүн би нөгөө нэг хүүхэд төрөх мөрөх гэж юм ярьлуу яалаа. Ярьсан санагдаад бах юм. Тийм ярьсан тий. За тэгээ мөн чиглэлээ өөрчлөх гэдэг нь ямар ч хэлсэн та нар маань ингээд бодсон төлөвлөснөөрөө энэ 7 хоногт явахгүй юм шиг харагдаад байна. Арай өөр замаар явах юм шиг. За тэг ямар ч тач доторх мессежүүдээ хэдүүлээ бас ярий. За ойрд энэ карт маань гараагүй. Дотор нь юу гэдэг вүлээ бас жоо мартцсан байх шүү. За ямар ч тач та бол одоо ч ирээдүйд ч хамгаалагдсан байгаа. Тийм учраас ер нь бол айлтгүй өөрийнхөө одоо ирээдүйн тэр ад жаргалтай одоо тэр үр дүн лөө хувилбарлуу ч юм уу те хөрөх тэр зам руугаа өөртөө ихтгэлтэйгээр яваарай гэсэн утга нь сүнслэг өдөртөмжөө өөртөө ихтгэлтэйгээр дагаарай. За тэгээд ерөнхийдөө бол одоо амьдралчин шин чиглэл рүү эргэж байгаа. Тэгээд өөрчлөлт нийцтэй бол сайн үр дүнд ямар ч ясаа авчирнаа гэсэн утгыг илэрхийлжээ. За энэ бол энэ 7 хоногт өгж байгаа сахиусуудын зөвлөгөө. Энэ маань бас түрүүний нөгөө жанжины зоостой бас уялдаж байна. Утгын хувьд. За харин Angel of Abundance картаас бол энэ savings гэд буюу хоримтлал гэсэн карт маань гарсан маань энэ бас түрүү 7 хоногт илүү хизээл саяхны нэг уншлах дээр айгүйх гарч ирсэн болохоос хөөрхөн санаад байна. Тэгэхээр та нарт маань ерөнхийдөө ийм санхүүгийн сахилга бат чухал байгаа. Тэ ингээ хоримтлал үүсгэх нь аягүй чухал байгаа шүү. Ингэснээрээ та хожим өөртөө маш их баярлах болно гэдэг нь. Тэгэхээр нөө түрүүний нөө улны үзэр дээр гарсан дөрвийн зоос дээр бас би нэг хоримтлал үүсгэх энтергээд бас хилцсэн баха тий. Тийм тэр аягүй чухал юм биш үү за. Тэгээ бодвол бас тэр боломж нь гарах учраас л ингэж зөвлөж байгаа бах. Тэгэхээр их баг гэлтгүү хураах хэрэгтэй байна. Тэр нь танд хожим нь хэрэг болно. Тэгээ та нар дээр минь бас жоохон одоо дэвилч тэр 6-гийн зоосыг харсан ч тэр тэгээ мөн 5-ын зоосыг харсан ч тэр тий нэг мөнгө санхүүгийн хэрэгцээ шаардлага их байх юм шиг харагдаад байгаа хгүй нэг юм сарын одоо юм төлөлттэй ч юм уу да гэмээр ийм одоо ялангуяа дэвлэр 6-гийн зоосоор харахаар ингээд тогтмол төлдөг ийм
лизинг зээлтэй ч юм шиг те. Тэр нь ялангуяа үйл хөдлөлтөй холбогдсон. Тэнгүүд яг л нөө манай монголчуудын ерөнхийдөө л нэг юм ипотекийн зээл мэйл янз бүрийн зээлээр ингээ лизингээр авцсан те. Тэрийг л хилээд байгаа юм шиг. Тэрэндээ зориулаад хоримтлаа сайн үсгээд мөнгөө сайн хураагаарэ гэдэг байгаа юм шиг биш үү. За тэгээд тийм биш ч байсан гэсэн ерөнхийдөө ирээдүйдээ зориулаа хоримтлал үсгээ гэдэл хүлээгээд авчиж болно. За харин хүн хоорондын харилцаан дээр soulmate гээд гоё сэтгэлийн хань тань гэсэн утга бол байна. Таны одоо хажууд байгаа хүн чинь хайр дурлалын харилцаатай ч бай, ажил хэргийн түнш чинь ч бай. Ямар ч байлсэн та хоёр бол ингээд сүнслэг холбоосоор, ариун холбоосоор холбогдсон юм онцгой харилцаатай хүмүүс байх нэ гэдгийг чинь хэлж байна. За тэнгуүдээ нөгөө oracle картаас нь болохоор flirt буюу одоо юм бяцхан сэтгнэл. Гэхдээ илүү юм хөнгөн нэг юм сериосны биш те. Одоо муухагаар бол хэлээгүй нэг. Гоёор хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хүн хоорондын харилцаан дээр юм хөнгөн хөвгөлтэй байхад бол зүгээр гэсэн утгыг хэлээд байна. Тийм тэгээд инээд хөөрөөр дүүрэн тоглоом наргаанч те жок мок ингээд хоорондоо хийдэг тийм эрэг уур амьсгалал чухал байна шүү гэдэг. За тэгэхээр энийг бас та нар маань хүн хоорондын харилцаан дээр энэ хоёр мессеж ингээд хүлээж аваарай. Тэгээд ялангуяа л юу юм болоо та хосуудын хувьд хилээд байгаа санагдаад ингээд хоорондоо ингээд жоохон сэтгнэх нь ийгүү зүгээр шүү гэдэг байгаа байхгүй юу. За юм байна. За ингээд 3 дугаар группийнхны зөвлөгөө нь ингэж орж ирлээ. Тэгэхээр ерөнхий байдал болон зөвлөгөө хоёроо сайхан авахыг аваад хаяхыг хаяад авахгүйх ухаанаар хандаарай хүмүүсээ. Тэгээд зөвлөгөөгөө бас ингээд сайн өөрсдөө тусгаад авсан бахаа гэж найдаж чинь. Тэгээд таалагдсан бол та нар маань лайк комент үлдээгээрэй, мөн subscribe-а даралгүй үздэг бол та нар маань саба дараарэ. Дараагийнхаа олон видео бичлэгүүдийг хүлээж авахд саба дараад хонхоо дараад хүлээж аваарэ гэж хэлээ те. За тэгээ мөн description хэсэгт нөгөө хувийн хаягууд маань байдаг. Instagram болон Facebook дээр тэрүүгээр та нар маань хувийн уншлагаа авах сонирхолтой хүмүүс маань тэр хаягуудаар маань холбогдож болно шүү. За тэгээ та нартаа шинэ 7 хоногт амжилт хүсье. Баяр таа.